За өнөөдөр та бүхэндээ мэдээллийн эмчилгээний талаар ярьж өгч байна. За энэ мэдээллийн эмчилгээний талаар би яагаад ярих чинь гэхээр зэрэг энэ ойлголт бол өөрөө энэ эрүүл байх ойлголтын хамгийн бас чухал ойлголтуудын нэг юм байна. Ер нь хүмүүс өөрсдийгөө мэдээлэлээр өвчлүүлж мөн мэдээллээр эмчилдэг. Энийг бол монголчууд хэлсэн байдаг. Ер нь бол сэжгэр биш, сүжгээр гэж. Энэ юу гэсэн үг? Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын ивэлдор. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн эрүүл байна. Монгол үндэстэн эрүүл байвал Монгол улс хүчрхэг байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухмаагийн хүрэлцв. Бид нар өөрийнхөө одоо шивл миний амьдралын практиктэй ч тэр манай эмч найзуудын практиктэй ч тэр гардаг. Хавдар туссан хоёр хүн байдаг. Хоёулаа нэг орштой. Тэгэхээр нэг нь идэгчдэг. Нөгөө нь идэгдэггүй. Яг эмч 3 сарын настай гэж хэлэхдээ 3 сарын дараа нас урдаг. Энэ юу гэсэн үг гэхээр зэрэг тухайн хүн өөрийгөө мэдээллээр өвчлүүлж болно, эмчлүүлж болно гэсэн үг. Ер нь мэдээлэл эмчилгээний талаар одоо анх манай монголчууд за тухайн үед бол одоо цэрэн сорж байгаа агван балжид гэдэг одоо хүн бол энэ тухай ярьсан байт юм лээ. Нөхцөл боломж бүрдсэн бүхэн мөн нөхцөл шалтгаан бүрэлдэж бий болоход арилна гэж хэлсэн байдаг. Нөхцөл шалтгаан бүрэлдэн бий болсон бүхэн мөн нөхцөл шалтгаан бүрэлдэж бий болоход арилна гэж. За энэ юу гэсэн үг вэ гэхээр ямарваа нэгэн зүйл нь өвчин ч вэ нүү зовлон тийм ээ янз бүрийн юмуд нөхцөл шалтгаантай л байж таараа. Тэрийг мөн нөхцөл шалтгааныг бүрдүүлчих юм бол арилна гэж хэлсэн. Тэгэхээр эдгэрхгүй өвчин гэж байхгүй гэдэг санааг бол хэлсэн багтах. Ер нь одоо ялангуяа өвөр Монголын нагуун бэлэг баха. Нагуун бэлгийн хийдэг эмчилгээ бол ерөнхийдөө тиймэрхүү байгаа. За энэ бол өвчтөнгөөр өөрийг нь эмчлүүлдэг арга. За энэ юу гэхээр зэрэг илгэний өвчтөг хүмүүсийг нэг танхимд суулгаад урт талд нь яг өөртөө адилхан өвчтөг хүн идэгсэн тухай ярьдаг. Идэгсэн гэдэг яриа л өгдөг. Энэ юу гэхээр зэрэг илгэний өвчтөг хүнд өвчтөг хүмүүс тэр дотор танхимд энэ идэгдэг хүн бас байдгийн мэндийг нь харж байгаа гэсэн. Сонсож байгаа. Тэд өдөрт тэр 10 20 хүн тэр тухай түүхээ яриа л. Нахуун бэлэг өөрөө байхгүй. Тэгэл илгэний өвчтөй хүмүүс нэг танхимд, үений өвчтөй нэг танхимд, зүрхний өвчтөй нэг танхимд ингээд хуваагдчихсан. Үнэхээр идэгдэг. Нагуун бэлгийн тэр сургалтанд яагаад жил болгон хүмүүс мянган ёоноор те юанаар те тэрнгээр ингэж төлж суугаад байгаа. Гэхдээ жил болоод тэр нь үр дүнгүй болчихно үсттэй. Усгал яваад байгаа. Би үрдүр Монголд байж хат хүртэл өвөр Монголын бүх хоршоо сумдуудаас хүртэл хүмүүс тэр сургалтанд жил болгон суух гэж өстой олимпийн наадам үзэж байгаа гэдэг шиг л идэв бил. Тэгэхээр нагуун бэлгийн хийгээд байгаа зүйл бол мэдээлэл эмчилгээ юм байна. Өвчтөй хүнийг тантай адилхан өвчтөй хүн идгээд байна гэдгийг хэлчихээр энэ идгэж болдго юм байна гэдэг итгэлийн хүч л өгдөг. Итгэлийн хүч. Тэгэхээр мэдээлэл гэдэг үгийг задлаа л да. Мэдээлэл гэдэг нь яг юу вэ? Мэдээлэл гэдэг бол энерги. Би тантай юм ярьж чинь мэдээлэл явж чинь дуу авины герцийн хүчээр таны чихэнд очиж хингэрхий чинь зогсчоо. Энэ хоорондоо мэдээлэл энерги явж байгаа. 5 метрхүүгээр энерги явж байна. Мөн цаашлаад яах нь бодлын хүчээр энерги явж байгаа. Тэгвэл мэдээллийг энерги гэж үзэх юм бол энергийн нэг хууль байдаг. Энэ хуулийн дээр юу гэж ярьдаг вэхээр мэдээлэл устж үгүй болдоггүй гэж ярьдаг. Буюу энерги устж үгүй болохгүй. Энерги устж үгүй болохгүй. Хоёр дахь том хууль нь энерги заавал их үсвэртэй эргэж ирдэг. Энерги заавал их үсвэртэй эргэж ирдэг. Энэ ойлголт юу гэхээр зэрэг та сайн зүйл бодно уу, муу зүйл бодно уу? Тэр заавал тань дээр эргэж ирнэ гэсэн үг. Амнаас ч гарч байгаа үг, үйлдэл, одоо карма гэж хэлвэл хэлж болох юм. Гэхдээ энэ арай өөрөөр юм гэж. Энийг бид нар эмчилгээнд яаж ашиглах юм бэ гэж асуулах шиж. Хүнд ялангуяа мундаг эмчнэр Гиппократыг нэг удаа
тэр түүх гэдэг юм л та. Гиппократ ингээд хагалгаа хийдэг. Өвчтнүүд ерөөсө бүгдээрээ идэгдэдэг. Ямар ч тийм идэ шарах бээр болтгоо. Гэтэл нөгөө эмчнэрийнхээ өвчтөнгүүд нь идээлэл, үрвсэл, хүндрээл, насварал байсан. Тэгэд шавн бүр гайхаад асууж байгаа Гиппократаас. Та нууцаар юм гэдэг. Ямар юм уулгаад байгаа юм. Манай өвчтнүүд ингэж байна. Яг л тэн засар гэдэг. Тэгэд Гиппократ юу гэсэн гэхээр зэрэг учир нь би Гиппократ ч үдээ гэсэн. Гиппократаар эмчлүүлж байгаа учраас хүн идэгнэ гэдгийг мэдчихэв. Хажууд нь яг адилхан зүйл хийгээд байгаа хүн энэчтэй Гиппократ дээр л хагалгаад орох хэрэгтэй байсан та гэж бодож байна. Энэ юу гэхээр зэрэг өвчтөй хүмүүс итгэлийн хүчээр идэгдэг. Яг бол тэр хүн сайн зүйл бодож байгаа. Идэгнэ гэдэг итгэлийг авч байгаа. Идэхгүй дэ гэж бодвол тэр хүн идэхгүй. Тэгэхээр ер нь энерги гэдэг зүйл өөрөө заавал их усүртэй эргэж ирдэг юм бол бид нар энергиээр л өөрсдөө өвчлүүлдэг юм байх нь байна. Энергиээр бид нар өөрсдөө эмчилдэг байх. Амнаас гарч байгаа үг, яриа, бодол. Би амьдралын практик дээр миний хувьд ч гэсэн гарч л байсан. Та жирэмсэн шүү, жирэмсэн байна гэдэг одоо манай их орхон эмч хэлдэг байсан. Тэгээд жирэмсэн гэдгийг нь өөрт нь хэлээд явуулаад байсан чинь 4-5 сартаг гэсэн томроод орчихсон. Яхаар үзэр хүүхд байхгүй. Тэр хүний жирэмсэн шүү гэж хэлээд байхаар итгэлийн хүчээр савн томроод гормонууд нь өөрчлөгдсөн байж байгаа. Тэр шиг та хавдартай байна гэж хэлээд байвал та хавдартай болно. Тэгэхээр өглөө босоод өөрийгөө бие махбодоо эрүүл байна гэж бод. Яг хөө зүгээр энергийг бол төгс ашигладаг байсан ард түмэн бол монголчууд юм билээ. Ялангуяа эрүүл мэнд талтаас бас. Яаж ашигладаг вэ гэхээр зэрэг энергийн хуулийг ашигладаг гэсэн. Тэнгэр рүү хараад 7 бурхан одондоо сүг өргөдөг. Уул усандаа өргөдөг. Энэ юу гэхээр зэрэг байгалийн хүч гэдэг энергийг бид нар ашигладаг гэсэн. Энерги өөрөө их усүртэй эргэж ирдэг юм бол нар руу хараа та гоё юм бод. Бодсон хүслээ бод. Эрүүл сарвал болъё гэж бод. Тэгвэл энерги чи явсан бол буцаж ирж таар. Энэ энерги хууль гэдэг шүү дээ. Физикийн хууль ба. Энэ хэзээ ч арилахгүй бол. Тэгэхээр энэ хуулийг монголчууд ашиглахдаа байгаль тэнгэрийн хүчийг газар тэнгэрийн хүчээр дамжуулан өөрсдийн бие махбодоо түүнийг сэргээж энергийг авдаг байсан баг. Бид бол дээд төрлийн хүмүүс. Хөх тэнгэрээс үүдэлтэй тий одоо дээд заяат гэхэд ярьдаг шүү дээ. Тэр энийг бол бид нар ингэж хийдэг байсан. Монголчууд чиг энэ агуу төвшөнд хийж чадсан байхгүй. Тэгэхээр өвчнийг эмчлэе гэж эрүүлжие гэж бодож байгаа. Эхлээд бид нар бодлоо, энерги, мэдээлэл, шинжил. Өөртөө адилхан өвчин зовлонтой хүн дээр очиж асуу. Идэгсэн түүхийг сонс. Тэг итгэлийг ав. Эсвэл эмчтэй уулз. Мундаг эмчнэр яд өгөхөр зэрэг ямар ч өвчтэй хүн орж ирсэн, хавдартай хүнийг орж ирсэн ч энэ хүн идэхгүй дээ гэж хэлвэл идэхгүй. Идэх юм байна гэж хэлэх юм бол тэр хүн идэгнэ. Бүр дээд түвшний эмчнэр ямар эмчилгээ хийдэг гэсэн хэр зэрэг өвчтөн орж ирэхэд бодолдоо энэ хүн идэгнэ. Ярихаас өмнө өвчтнийг идэгнэ гэж бодчихсон байгаа юм. Тэгэхээр энэ юу гэлж нэгээр дээд түвшний эмчнэр бол энийг хийдэг. Нэлээд өндөр түвшний бяцлаглалын түвшинд очсон эмчнэр юм нэг. Нэлээд сайн эмчнэр хүнийгээ идэгнэ гэж гоё харилцан яриахаар тухайн хүний сэтгэлийг мөрөгдөв. Манай нэг багш хэлж ирсэн юм. Хэрвээ та эмч хүн юм бол таны өрөөнд орсон өвчтөн сэтгэл санаа нь өөдрөг болоод гарахгүй байвал та өөрийгөө эмч биш гэж бодоо гэж хэлж байгаа. Гэтэл манай өндөр зарим нэг эмчтэр загнаа гаргаж байгаа. Гоё сайхан үгийг дутаж байгаа нэг хүнд гоё үгийг хэлэхэд тэр хүн цэмбэлзэл яв. Ялангуяа эмч хүмүүс эдгэн гэдэг үгийг хэлэх юм бол тэр хүн тэр дорой бие махбод нь энергийн түвшинд эмчлэгдэх процесс явагдана. Та нарын тэр боож гисэн эмнээс илүү хүчтэй тэр нөлөө. Магадгүй би энэ дотор баас хийгээд тулаа баас хийгээд би энийг энэ дэлхийн шилдэг эмч байна гэдэг Гиппократ хараад энд өгөх юм бол та эдгэн. Эмэнд биш. Итгэлд байгаа юм. Мэдээлэлд байгаа юм. Энергид байгаа юм. Тэгэхээр энийг бид нар бодож бас цаашдаа өөртөөхөө биеийг эрүүлжүүлэхийн тулд өөртөө гоё үг хэлж сурж өөрийгөө эдгэн гэдэгт бүрэн итгэж ямар ч хавдар өвчтэй байсан. Хэдэн мянган хүмүүс энэ боломжгүй гэсэн өвчнүүд идэгсэн байдаг. Сүүл би тархины хавдрын талаар Эндер Оберманы нэг подкастт орж байгаа тэр хүн хэлж байгаа.
Би бол тарих физик шинжилгээ ухааны талаас бол би төгсөрсөн. 30 жилийн турш би тарихын таглагаасан. Хэдцэж боломжгүй гэдэг өвчтөнгүүд яагаад ч юм итгэцэн байдаг. Амьд явдаг. Бидний тооцоолоор 3 сар 2 сарын настай хүмүүс байдаг. 10 жил 20 жил амьдарч хүмүүс явдаг. Тэгэхээр би бол гайхамшиг бүгдийг харсан. Тэгэхээр шинжлэх ухаан гэдэг зүйл бол зөвхөн өнгөцгөн зүйл юм байна. Үүнээс давсан зүйл байгааг би хүлээн зөвшөөрсөн гэд насны бөксөн тэр хүн шинжлэх ухааныхаа тэр физик болон одоо юу гэдгийг шинжлэх ухааны халихгүй гэсэн онлуудаас хүртэл өөрөө ухарч байгаа. Боломж үзүүлж байдгүй мэнэ гэдгийг тэр хүн ойлгосон байх. Тэгэхээр идэрэхгүй хүчин гэж бол байхгүй шүү. Харин бид нар бодолдоо идэрэхгүй гэж бодвол тэр идэрэхгүй. Мэдээлэл эмчилгээ гэдэг бол өөрөө цаашдаа задруул маш олон төрлийн аргууд байж байгаа. Амьсгал, ус, дээрээс нь нэмэгдүүлээд байгалийн хүч, маш олон зүйлүүдийг ашиглаж бид нар эмчилгээ хийж болно. Энэ талаар дээд эрүүл мэнд хэмээх номонд гарсан байдаг. Цэрэнд орж байгаа. Энэхүү мэдээллийг бол одоо бас олон жилийн турш ярьж явсан. 21-р зууны эрүүл мэндэд шинжлэх ухааны дээд үсрэмгүй зүйл хаанаас гарах вэ гэхээр зэрэг дэлхийгээс хайхад болдохгүй. Энэ хаана вэ нөхөр Монголд байгаа гэж ярьж байгаа. Нүүдлийн соёл хэрэгжил. Газар тэнгэрийн хүчийг ашиглаж чаддаг ийм гайхамшигтай арт хүндэл оногдно гэж ирсэн байдаг. За ингээд өнөөдөр та бүхэндээ мэдээлэл эмчилгээний талаар эдгээр сонсоход хийсэр юм шиг санагдаж байгаа юм шиг болж энэ нь өөрөө маш олон 100 мянган хүмүүсийн амьдралд нөлөөлсөн, маш олон 100 мянган хүмүүс үүгээр эдгэрсэн, боломжгүй гэдэг зүйлүүд боломжтой болсон гэдгийг сэлмээр байна. Тэгэхээр дотроо бас тунгааж үргэлж өөдрөх сэтгэлтэй, үргэлж боломжтой гэдэг үгийг хэлж бодож ярьж яваарай гэж хүсье. Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын ивэлдор. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн эрүүл байна. Монгол үндэстэн эрүүл байвал Монгол улс хүчрхэг байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухмаагийн Өрсөв.